За баярлалаа. Ерхий сайдаас тодорхой үг сонсчлоо. Энэ хяналт шалгалтын давхартлыг байхгүй болох хэрэгтэй. Их хурлын хамгаалалт газар сенат байдаг. Засгийн газар өөр хянаад байдаг. Аудит танаад байдаг. Энд хэнд нь итгэхэ үлдсэн шүү. 3 өөр тоо явдаг. Их хурлын гишүүдийг төөрөгдүүлдэг. Ард иргэдэг төөрөгдүүлдэг. Юунд нь итгэхэ мэдхэ үлддэг. Тэгсэн мөртлөө энэ дээрээс ярахаараа тоонд итгэхэ гэдэг. 3 өөр тоо яваад хахад яах юм? Тэнийг зэгцэлнэ гэж байгаад маш их баярлж байна. За аудитын газар зарчимч бас ажиллаж байна. Өшөө илүү зарчимтай ажиллаарай. Энэ асуудлуудыг ил тод гаргаж ирээрэй. Та нарт тэгээд нэг нийцлийн аудитын тайлан байлан гаргаж ирэхдээ нэг бас нэг дутуу мутуу юмуд гаргаад байдаг шүү. Бүгдийг нийл болгоо сайхан тавиарай. Их хурлын гишүүд парламентын нүдчих хяналт шүү. Тэрийг хэрэгжүүлээрэй. За тэгээд дараа жил бол энэ дэгийн тухай хуулийн 117-ийн 3-аар бүх банкын ороод энэ гүйцэтгэлээ хянжаамаар байна. Төлөвлөсөн бол бас банк